агуулгатай холбоотой бол юм хэлэхгүй. Яг процесстэй холбоотой бол яг үнэндээ их маргаантай зүйл бол харагдахгүй байдаг. Өөрөөр хэлэх юм бол үндсэн хуулийн цэц асуудлаа яаж шийдсэн бэ гэдэг асуудлаа ярихаас өмнө бид нар үндсэн хуулиа баримтлах ёстой. Тэгэхээр үндсэн хуулийн 66 дугаар зүйл дээр маш тодорхой цэц хэрхэн шийдвэр гаргах вэ гэдгийг тодорхойлоо бичсэн. Энд юу гэсэн бэ гэхээр үндсэн хуулийн цэцээс албан тушаалтан үндсэн хууль зөрчсөнтэй холбоотой асуудал, эсвэл их хурлын тогтоол, эсвэл хуулийг анхан шатаар буюу энэ дээр одоо жишээл дунд суудал, их суудал тэр тухай ерөөсөй байхгүй. Зөв тэр асуудлыг шийдээд дүгнэлт гаргана. Энэ гаргасан дүгнэлтийг 2 дугаар зүйл дээр нь юу гэж байгаа вэ гэхээр 3 дугаар зүйл дээр юу гэж байгаа вэ гэхээр 1-2 заасны дагуу оруулсан дүгнэлтийг гэж байгаа. Энэ нь юу вэ гэхээр нөгөө их хурлын тогтоолтой холбоотой эсвэл хуультай холбоотой тэр маргааныг шийдсэн үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг улсын их хурл хүлээн зөвшөөрөөгүй бол үндсэн хуулийн цэц дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргана. Өөрөөр хэлбэл энд үндсэн хууль дээр их суудал байна уу, бага суудал байна уу ерөөсөй байхгүй. Тэгэнгүүт цэц яадгүй гэхээр энэ үндсэн хуулиа хэрэгжүүлэхийн тулд маргаан шийдвэрлэх тухай хуультай. За тэр хуулийг бол их хурл баталдаг. За маргаан шийдвэрлэх хуулийн дээр юу гэж бичсэн байна уу гэхээр за албан тушаалтан үндсэн хууль зөрчсөнтэй холбоотой асуудлыг бол бид нэр их суудлаараа хуралдаад дүгнэлт гаргачнаа. Яагаад гэвэл нөө эцэлдэг учраас гэдгээр. За хууль болон их хурлын тогтоолтой холбоотой асуудлыг яадаг вэ гэхээр дахиж хянан шийдвэрлэх буюу их хурл руу буцаад их хурл хилцэх боломжийг үндсэн хуулиараа өгөх ёстой учраас дунд суудлын хурлаараа шийддэг ийм процесстэй. За одоо 95 дугаар тогтоолтой холбоотой болон улсын их хурлын дэд дарга булган туяатай холбоотой асуудал хилцэгдэхдээ энэ их суудлын хурлаар хилцэх, эсвэл дунд суудлын хурлаар хилцэх гэдэг энэ өөрийнх нь цэцгийн маргаан шийдвэрлэх дэг нь алдагдсан буюу нэгтгэж шийдвэрлэсэн. За тэрийгээ цэц өөрөө процессоо тэгж нэгтгэн үү яана одоо тэр биднэрт хамаа алгаа. Хамгийн гол нь цэц өнөөдөр тогтоол гаргаагүй. Цэц өнөөдөр дүгнэлт гаргацсан. Өөрөөр хэлбэл үндсэн хуулийн 66 дугаар зүйл заасан үндсэн хуулийн дүгнэлт гарсан. Тэгэхээр бид нар энэ 95 дугаар тогтоолтой холбоотой үндсэн хуулийн дүгнэлтийг их хурал 80 өөрийнхөө дэгийн 84 дугаар зүйлийн дагуу авч хилцэх ёстой. Энийг тэгж болохгүй гэдэг заалт хаанч байхгүй, хуулийн ямар ч зохицуулт алга. Тэгэхээр яг энэ хуулийн зохицуулт дээр яагаад маргаан гаргаад байгааг бол би ойлгохгүй байна. Өөрөөр хэлэх юм бол бид нар хууль дээр хамгийн түрүүнд үндсэн хуулиа асуудлаа шийднэ, тийм ээ? Органик хуулиуд дээр зөрчилдөөн үүсвэл бид нар дээшээгээ үндсэн хууль руугаа очдог. Тэгэхээр үндсэн хуулинд бол энэ маш тодорхой заагдсан байгаа учраас бид нар үндсэн хуулийн цэцгийн 8 дугаар дүгнэлтийг авч хилцэхдээ дүгнэлтийн 1-р хэсэг буюу албан тушаалтантай холбоотой асуудлыг эцэслэн шийдвэрлсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. 2-р асуудал буюу улсын их хурлын 25 оны 95 дугаар тогтоол үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлтийг бид нар их хурал өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд үндсэн хуулийнхаа дагуу хянан хилцэх ёстой. Энэ дээр бол ямар ч маргаан байхгүй. Тэгэхээр бид нар энэ дээр хууль зүйн байнгын хорооч тэр, төрийн байгуулалтын байнгын хорооч тэр хуулийн заасныхаа дагуу үндсэн хуулиа бариад, их хурлынхаа дэгийн хуулийг бариад 84 дугаар зүйлийнхаа дагуу 95 дугаар тогтоолоо дахиад хилцэх ёстой. Хэрвээ үндсэн хуулийн цэцгийн 8 дугаар дүгнэлтийг би тэр суудал ерөөсөө яриаггүй шүү. 8 дугаар дүгнэлтийг тэгэхээр байнгын хууль зүйн байнгын хороо болон төрийн байгуулалтын байнгын хороогоор үндсэн хуулийн цэцгийн 8 дугаар дүгнэлтийн 2 дахь дүгнэлт хэсгийн 2 дахь хэсэг буюу улсын их хурлын 95 дугаар тогтоолтой холбоотой үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг улсын их хурл хүлээн авах хэсэг тухай асуудлыг бид хууль зүйн байнгын хороо болон төрийн байгуулалтын байнгын хороогоор оруулаад чуулганыхаа нэгдсэн хуралдаанаар хилцэх ёстой. Энэ дээр бол ямар ч маргаан байхгүй гэж үзэж